За Сэмэц хаан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Давааны Ми Минжмаа гэдэг. Би Отгоны эрх сургуулийн хууль зүйн сургуулийн шинэ төгсөгч байгаа. За тэгээ анх хүний наймааны талаарх энэ ойлголтыг хаанаас олж авсан бэ гэхээр сургууль дээр маань Амбаун төрийн бас байгууллагын ах эгч нар маань ирж сургуульд орж исэн. Тэгээ тэр нь болохоор би ангиасаа нэг найзтайгаа хамт орж исэн. Тэр үед хүүхдүүд ерөөсөө сонирхдаггүй тийм байсан. Тэгээд би яг энэ хүний наймааны талаарх ойлголтыг мэдэж авснаас хойш одоо 5 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд болохоор өөрийнхөө оролцоогоос бодит болохын тулд агш нараасаа сонсох зүйлээ сонсож мэдэх зүйлээ мэдэж авч явжсэн. Тэгээд энэ дээрээс нэг зүйлийг дүгнэж хэлэхэд хүмүүс ерөөсөө хүний наймаа гэдэг зүйлийг бүр огт тоохгүйгээр ерөөсөө ойлгож гэж бодохгүйгээр оролцоогоо бодит болохгүйгээр ингэж ханддаг нь маш буруу зүйл шиг санагдсан. Би л болж ивэл болоо гэдэг энэ нийгмийн өнөөгийн энэ бодит зүйлийг хүмүүс бүр өөр дээрээ дэндүүх шингээд авсан юм шиг надад санагддаг. Тэгэхээр би залуучууд үүнэртээ юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Хенри Фордын нэг юм сайхан үг байдаг л да. Хэрвээ та чадна гэсэн бол таны зөв та чадна. Чадахгүй гэсэн бол энэ ч бас таны зөв та чадахгүй байсан ч чадах байсан чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр залуучууд дүүнер за мөн бидний дээд үеийн агш нар маань ер нь энэ зүйлийн талаар чадахын тулд өөрийнхөө оролцоог бодит болгож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байгаасаа гэж ер нь хүсэж байна. Тэгээд хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэцгээе гэж хэлмээр байна.